За бооноос утсан. Тэгээд одоо явж байна. Одоо болж ихнээсээ одоо тасралтгүй бороо орж илээ. Нөгөө цаг агаарыг нарсан чинь London, Brighton юу н хасаагүй. Тэсээ зогсохгүй бороо. Тэгээд нөгөө чимданаа чирж ирэх гэж бас жоохон зовлоо. Ямар ч суучлаа. Гэтэ энэ хүмүүс бүгд бол сууж явдаггүй мэд. Зогсоогоор явж байгаа хүмүүс байна. Одоо ингээд цаг зогсоогоор явах юм хата. Нэг чимдан нэг гараач юм. Тэгээд нэг гар цогтойгээ. За сайн бацхан уу. Би одоо UK Brighton гэдэг хотод ирсэн байна. Төвчтөр хагас өдөр байсан. Хагас өдрийн 5 мав гэж өрөөнд орж ирчээд заны цаг унтчаад гарыг даа энэ эргэн тойрны үзье, ерөн дэлгүүр мэлгүүр хаана үзье, гой хоол идэх газар хаана үзье гэдэг. Тэгээд өнөөдөр өглөө 8 сэрлээ. 13 цаг унтсан юм уу? Биш, бараг 15 цаг юм уу? Тийм биш үү? 15 цаг унтсан байна. Тэгээд ердөөсөө одоо ингээд өглөө идэх йогурт энэ авч амжаагүй. Байрлалгаа ярьж ах замдаа би creperie гэдэг энэ газрыг хараад дээшээгээ бүр заавал орж ирж блинч гэдэндээ гэж үзэхгүй юу. Тэгээд би болохоор хоёр төрлийг захиалсан. Эхнийх нь болохоор банантай, нутеллатай. Тэгээд энэ болохоор зөвхөн cinnamon, butter, масалтай. Тэгээд эхлээд энэ шууд нутеллагаас эхлэе гэж бодож байна. Ийм хоёр төрлийн блинчиг аваад crepe аваад crepe гэх юм болоо crepe гэх юм болоо. Өндөр гоёмтой. Тэний карамел латте аваад нийт 16 юусан. Оо ямар гоё юм бэ. Одоо cinnamon butterтай. Яг л cinnamon butterтай байна. Яг төсөөлжсөн шиг хамттай. Тэр нь гоё тухтай. Тэ нэг юм хөрхөн өвөө ажиллах юм байна. Миний базар нэг we creperie. Бүрхөө ингээ газар зан гэж мөн ширээтэй. Excuse me, sir. Hello. How do you pronounce the name of this place? This place, we. We? We creperie. We creperie. Okay, thank you. We creperie гинэ. We гэдэг чинь францаар уу? Yes, just earning money, doing nothing. What page are we on? 42. We have a lot of different words for the military. Right. This is where you live. Is why? What is high youth unemployment? I think maybe it's a lot of young people who don't have a job. Typically those age from 16 to 24. They don't have a job, but they actively seeking employment. Nowadays the economy is not stable. Mm-hmm. Maybe some people chose the wrong major and they don't like the major, they don't like the profession they're studying, and that's why after the graduation they just don't want to work. I think. Exactly. And also, especially in Gen Z, they want to do easier job with more salary. I think so. They have more knowledge in their field than we do, because in Mongolia the whole industry is really small compared to other countries. What did you do yesterday? You're gonna go to the club on Friday. Oh, The gay club. gay club. Yeah. Oh. If you want, you can join. I would love to. Leads young people. You narrow something down. 6. Yes. But do you think would this proposal work for your company specifically? For me, it's like Shark Tank. Do you know Shark Tank? I don't know. Like a TV show. People who have business ideas, new things. They come to the show and they present a pitch, saying something like, "I created this pen, and I think it would sell worldwide, and I need money to support my business." 4. Shortlisted
shortlisted, yeah. Let's have a look at some more examples. Can you have a look at number 8? За сайн байцгаана уу? Би 2 дахь хотынхоо 2 дахь байранд ирсэн. Тэгээд энэ байрлаж байгаа байраа харуулъя. Коридор хэсэг нь болохоор ер нь нэг иймэрхүү. Тэгээ хамгийн түрүүнд хаалгаар ороод гаднаасаас чипээр онгойно. Энэ дээрээ ч гэсэн ер нь галын гарц марц гэнүүдээр бичсэн. За тэгээд баруун талдаа шууд юм үлгүүртэй. Харин зүүн талдаа ариун цэвэр өрөө байгаа. За ариун цэвэр өрөө нэг иймэрхүү. Бас айгүй хөөрхөн. Тэгээ би бас нөгөө дотроо ариун цэвэр өрөөтэй тийм байранд байрлая гэж цагсан. Тэгээ эндээ юм тавиуртай. Энд дээр арьс арчилгаа тавиад, доор нүрний савгоо соцоо тавиад. Тэгээ эндээ ингээ шүршүүртэй. Тэгээ энэ талдаа болохоор бас дахиад тавиуртай. Энд дээр болохоор би үс арчилгаа, бие арчилгааны хамнуудыг тавьсан. Тэгээ дээрээ бас ингээ алчууруулдаг юмтай. Эндээ бас алчууруулж болно. Нэг юм хөрхөн цэвэрхэн ариун цэвэр өрөө байна. Яг энэ үлгүүрнийхаа өдөөс ийм бас бүтэн бий орсон ийм толтой. Тэг яг энэ толныхоо энэ дээр гэрэлтэй болохоор толиндоо тод харагдана гэсэн үг. За эндээсээ ишлээд ингээд шууд орн байна. Орныхоо дээдлэлт бас юм тавиуртай. Тэгэхээр энэ дээр яг шин хэрэгтэй байдаг юмнуудаа ч юм уу те нүдний тусаа гуур цэнэглэгч гэх мэт юмнуудаа байршуулж болно. Угаасаа эндээ бас дахиад давхар залгуурт болохоор тэг эндээ давхар ийм тавиуртай. За тэгээ нөгөө талд болохоор юм ширээ байна. Дээрээ бас тавиуртай. Тэгээ би дээдлийнхаа тавиуруудыг болохоор одоо ингэж ашигласан. Тэгээ энэ миний хичээлийн хэрэгсэл байна. Одоо би сая хоолоо идчихэд ирсэн. Коллаген маань байна. Тэгээ би сая дэлгүүр ороод нэг юм бөөрөлцгөн гэж юмс авсан. Тэгээ бичлэгээ эвлүүлнэ. Тэгээд мейкапны хэсэг нэг иймэрхүү. За эндээсээ шкаф маань орж ирсэн. Дээр цүнх малгайгаа тавьсан. Энд болохоор өмд юбкнүүдээ ирэхээ тавьсан. Тэгээд доор нь ингээ гутлнуудаа тавьсан. Тэр нөгөө гутал маань хоёр игнээ болж багтахгүйсэн болохоор ингээд жоохон хаашааш тавьсан байгаа шүү. За манай цонхоор гадагшаа орчин одоо ингэж харагдаж байна. Тэгээд бас ийм урт яг ханнаас тааз хүрсэн цонхтой. Ингээ орныхоо доотлолт чимдаанаа тавьсан. За өрөө маань ер нь иймэрхүү байна. Тэгээд би одоо угаалга хийх гэж байна. Өнөөдөр хичээл 6 гэж тараад би ангийнхаа 2 солонгос охинтой бид 3 пицца идээд тэгээд гэртээ одоо орж ирсэн 8-9 мөс олж гинөө. Тиймэрч угаалга хийчихье. Тэгээд тэр үйл явцаа бас харуулъя. Би энэ дотор угаах хувцснуудаа хийсэн байсан. Сарл, энэ цэнхэр, хар, цагаан. За яах вэ? Хувцас угаах хэдэн төгрөг болох юм болов? Тэндээсээ шалтгаалаад хувцас угаагүйгээ шийдмээр байгаа байхгүй юу? Одоо угаах уу эсвэл дахиад жоохон бөөгнөрүүлж жагаад угаах уу гэдгийг. Цагаан саарл юмнуудаа угаачих уу? За хэрвээ би дахиад цагаан юм завааруулж магадгүй яг хөө завааруулах цагаан өнгөтэй байж л байна л да. Нэг хүлээх үү? Эсвэл угаах уу? Юу гэж бодож байна? Хүлээх үү, угаах уу? За угаасан дээр юм шиг байна. Яагаад тэгэхээр энэ хотод жоохон сэрүүхэн байгаа байхгүй юу? Нар нь гайгүй, тэгтээ айгүй салхитай. Тэг салхитай байхаар им хүүдийн мүдий хэрэг болоод байгаа. Тэгэхээр би яг нэг л хүүдээ авчирсан. Одоо цагаан цахилгаантай хүүдээ. Тэрийг болохоор би онгоцон явж байхдаа өмсөөд тэгээд ер нь дахиж өмсөөгүй угаана гэдэг угаасаа юм цагаан ханцуу мэзүүд болохоор тэгээд зам талтар болоод тийм болохоор цагаан хувцсан дуугач тийм үү? Хар хувцас болохоор байлгах чи. Тэг ядаж цагаан хувцсан дуугач. Тэгээд дахиад цагаан хувцас завааруул тэгэл заваарна л үсттэй тэгэл угаач. Энэ утгандаа буцаага ич. Энэ саарл өнгө хүмүүдийг чинь би одоо өмсмөр байгаа байхгүй юу? Ийм бок байна. Зэвцгай. Манай хувцас угаадаг өрөө болохоор ийм байна. Тэгээ би анх удаа ашиглаж үзэх гэж байна. Тэгээ ямар ч гэсэн энд ингээд тооцоогоо хийн. Washer 2 гэдэг нь аль юм бэ? 1 3 2 4 6 доотлох нь available юм ба штэ. За энэ 2 нь available. За эхлээ хувцснуудаа их юм байна. За тэгээ хаа. Eco wash, extra wash and rinse гинэ. Pay with card. 380 гинэ. За стандарт eco wash. За тэгснэ hot биш medium
Тэгээ хитрхи халуун хитрхи хүт усаар угаамааргүй шүү дээ. Одоо яах юм болоо? Энийг дуграал юм. Эсвэл ингээд low spin-ийн дарах хэрэгтэй юм уу? High spin-ийн дармаар штеп би. Тэр хүнийг нь дуудаж асуух хэрэгтэй болов уу? Яа за яах вэ? Юм уу минь авчуулаад байгаа юм болов яас гэж. За би хүнээс нь асуухаар шийдлээ. Хүүе. Угаалгын машин маань ажилтсан байж тээ. Гэхдээ нус нь новш гэж ямар халуун юм бэ? Би юм хав халуун усаар угаахыг хүсээгүй. За тэгтээ яах вэ одоо? Энэ нөгөө ажиллахгүй эргүүлж эхлэхгүйсэн шүү дээ. Тэгэхээр ресепшн дээр нь очиод асуух гэсэн чи ресепшн байхгүй. Тэгээ тэнд нөгөө PlayStation тоглож байгаа залуучуудаас очиод туслаад өгөөч гэдгсэн чи бас мэдэхгүй. Ирээд одоо ажиллах гэсэн чи болохгүй. Тэгээ би сая ресепшн дээр нэр ингээд гэлээ буцаа очсон чи ажилласан бах юм. Одоо хэлгээс The machine is working now. It's working. Yes. Thank you so much. Okay. Thank you. Одоо юу их вэ? Одоо эргэн тойрноо харах уу? Зэн манай үүдний хаалга энд карта уншуулад орно. Тэгээд ингээд дээшээ явхаар хүмүүс одоо ингээд тоглож байгаа. Тэр цаана нөхдүүд нь билаар тоглож байна. Энд болохоор залуучууд мэдгүй нэг хөл бөмбөг тоглоод шиг байгаа. Can we have your channel? Can we have your channel? YouTube? Yes, YouTube. Oh, nice. Yeah. Vlog хийгээд явж байгааг харахаар чи vlog хийж байгаа юм уу? Nice to meet you too. What is your name? Khan? Khalid. His name is Khalid. Yeah. DJ Khalid. Okay. Тэгээд vlog хийж байгаа юм уу? Тэгээд хинаа хаа гэж тэнгүүд юу юм YouTube чи харъя маръя гэж тэгээд YouTube харангуудаа чи famous юм байна гэж хуртаа. Яа, амар холсон шүү дээ. Би хэрхэн өрөөлөгөө ордгоо харуулъя. Манай байрны нэр болохоор Каплан. Аюу цэвэрхэн, тухтай гэдгээр алдартай юм бэлээ. Тэгээ эндээсээ эхлээд нэг давхар руу гарна. Тэгээд аюу олон блоктой A, B, C, D, E, F гэдэргээ блоктой. Тэгээ би болохоор E блоконд амьдардаг. Тэгээ үүднийхээ хэсгээс би ground floor одоо нэг давхар гэж байдгүй тэг давхраас эхэлдэг гэсэн шүү дээ. Тэг давхраас нэг давхар руу гарна. Энэ E блок руугаа дамжиж авна. Тэн солонгос хүмүүс ээ. Ер нь маш олон солонгос болон туркууд байд юм байна. Тэгээ блокоос блок дамжихдаа чипээ уншуулад орно. Эндээсээ 6 давхар руу гарна. Монголоор бол Hi. Монголоор 7 давхар руу гарна гэсэн. Тэгээ ер нь оройн цагаар ингээд одоо энд ирсэн сурагчид, оюутнууд, залуучууд, ах эгчс нар, үеийн хүмүүс ер нь бүгд нь цаашаа ингээд орой улс улсынхаа хүмүүстэй ингээд хамт сууж идэг галтгоондоо тэр тоглолт хэсэг дээр, бильярд дээр, гадаа гэдэг ч юм уу. Ямар ч юм бол монгол хүн бол алга. Тэгээ тэр нь гоё л чаленжтэй. Монгол хүн байвал монгол хүнтэйгээ найзлал монголоор яриад явна шүү дээ. Okay. Hello. This is Sharon. Yeah. Hi, 안녕하세요. 안녕하세요. What's your name and how old are you and how long have you been in Brighton or in UK? My name is Subin and I am 21 years old. And I've been here for 5 months. Do you like Brighton? I like Brighton. How long will you be here? I just left 1 month, so in total 6 months. Айгүй олон солонгос хүмүүс, турк хүмүүс байгаа. Тэгэд би азар айгүй хөөрхөн 2 солонгос охинтой танилцсан. Тэгээ нэг нь болохоор Subin. Subin чи. Yeah. 너무너무 귀여워. 감사합니다. Тэгээд нэг охин нь болохоор What's her name? I remember her English name, His Cassie. name is Cassie. And Korean name?
Chain. Chain болохоор 0 орсон байна. Тэгээ камера яг яаж тавихаа мэддэггүй. Тэгээ бид нар Солонгосоор идэх гэж байна. Korea is in Mongolian. Солонгос. Solongos is Korean. Ah, okay. So I'm from Sadongas. Yes, I'm correct. from Sadongas. Perfect. Hi. Can you say миний нэрийг Chain гэдэг? Миний нэрийг Chen. How long have you been studying English in UK? I came here on March, so 4 months or 5 months maybe. Usually when I'm vlogging, I always do it alone at home. It's really awkward to film outside. I never asked foreign people to, can I film you? So it's a little bit awkward. It's the first time of so me too. 잘 먹겠습니다. 잘 먹겠습니다. 예, 잘 먹겠습니다. 잘 먹겠습니다. I just want to pull my eyes out, wash it and put it back. People say just 진짜 shibal every day. Let's go to Mongolia together. Yeah. I would love to travel with you. We're gonna text you. We're gonna go to Mongolia. You should. Yeah, and let's go karaoke together. Sing Big Bang song and 21 songs. Yes, 지금 내가 하는 얘기. бид нар одоо Brighton-ы нэг юм гудамжаар явж байна. Ер нь айгүй хөөрхөн хот байна. Миний бодлоор яг Vampire Diaries дээр гардаг Mystic Falls. Англи Mystic Falls юм уу? Одоо би танаас нь гудамжийг харуулъя. Энэ манай хоёр охин байна. Айгүй их vintage shop байдаг гинэ. Тэг намайг vintage shop-аар дагуулж явъя гэж байна. Энд айгүй их нөгөө цахлаа гэдэг шуу байд юм байна. Ийм талстай байна. Миний ийм тас давд юм уу? Одоо amethyst гээд 70 pound гэдэг юм байна. Одоо тэн дээр ингээд чулууныхаа нэрийг бас бичсэн байна. Ийм эмэг биш тас. Энэ колон байна. Эмэг биш колон байна. Энэ ямар гоё колон байна. 10 pound гинэ. Ямар гоё юм бэ? Ийм фигур бас гоё юм аа. Йоо, энэ хараач. Богсно гэрчиж. Гоё бүгжнүүд байна. Бүгж сонирхолтой юм уу? Ямар гоё сонирхолтой эмэгнүүд вэ? Энэ саарл эмэг надад таалагдчихэв. Эмэг зүүжүүд юм уу? Ийм white sage гэдэг юм шатаадаг юм байна. Энийг монголоор өгүүлэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээ энэ дээр ингээд яг ямар зориултайг нь бичсэн байна. Идэгрэх, цэвэрлэх, муухай энергиэс ангижрах, туслах ийм одоо шатаадаг ургамал байна. Энэ болохоор used to clean the mind. Одоо бодол санааг цэгцлээд тэгээ муухай зүйлийг одоо evil spirit хорон муухай зүйлээс салахад тусалдаг гэж байна. Okay, how do you use it? So you set it alight. Like the whole thing? Yeah, just the top. Oh, okay. Use a lighter and let it flame. Then you blow out the flame with smoke. Oh. And then you sort of walk around your home with it. And you can use it on yourself as well. And how do you like Put it out afterwards. Yes. It goes out on its own. magic candles? Oh. Бас юм олон төрлийн лаанууд байна. Энийг magic candles гэд нэрлэж. Тэгээд нэг бүр нь 1750 гинэ. Тэгээ нь болохоор баланс, цэвэрлэгээнийх, өөртөө итгэл, найз нөхөд, ад жаргал, хайр, амжилт, хамгаалалт гих мэдчлэн маш олон юм байна. Энэ luck гэдгийг яач тийм үү? Азын ла гав тийм үү? Эсвэл success гэдэг ла байна. Эсвэл хамгаалт сайх байна.
Эсвэл наавар оных. Яа ямар гоё юм бэ. За. Sage нь байхад болох хаа. Your ring. Thank you. That's £68, please. That's all done for you. Thank you. Thanks. Wow. They're so cool. He couldn't bear me not being in his eye. I'd struggled to just hang washing out. So he just wanted to be with me all the time. Now he's like, I mean, he's in his 20s. They're so independent. But then they grew up on an island in Spain. So, lovely. Yeah. How much is this jacket? 159. 159. Is it vintage? It's vintage fabrics. We have these made for us in India. Oh, really? It's so stylish. Well, these beautiful capes, look, they're gorgeous, aren't they? Thank you. Thank you so much. Миний микрофоны цэник дууссан. Энэ нь бол надад таалагдж энийг авлаа. Гэтэ энэ улаан цүнх яад юм бэлээ. Замар ч гэсэн дээгүүрх авчи. Улаан цүнх бодогдоод байвал ирж авъя. Brighton сурдаг. Brighton сурдаг хишгэ гэдэг охинтой таалаа. Вау. Дөнгөж ирчээд яг миний байрлаж байгаа байр Каплан тэгээ манай сургууль хоёрын оронд нэг 10 минут алхна. Тэгэд би эндээс гарч үзег байгаа шүү дээ. Тэгэд би ерөн жижигхэн хот юм байна да, жижигхэн 50 70 эрэгтэй хот юм байна да гэж бодож байсан чинь өнөөдөр тэр Cassie Subin хоёртой ингээ гадуур явсан чинь айгүй хөөрхөн том хот үлээ. Тэгснээ маш олон үзэж харах юмтай. Дэлгүүрүүд нь үнэхээр гоё. Яг юм хувцсны дэлгүүрүүд нь бүр үнэхээр сонирхолтой байсан. Нөгөө л нэг байдгал нэг энгийн загвартай хувцс биш. Дэлгүүр болгоно нь өөрөөр дизайнтай. Хаягнууд нь өөрөөр мэдгүй нэг юм амьд дахиад нэг юм амьд байсан. Им хиймэл нэг юм цутгацсан биш. Ингээд нэг юм сүнстэй юм шиг. Сүнслэг айгүй тайван хот байна. Тэгснээ хүмүүс нь айгүй эрхчлөөтэй юм байна. Аюултайгийн хувьд бол мэдгүй би бол нэг аюул олж харсангүй. Одоо айгүй юм chaos буюу одоо айгүй олон зүйлийг үзэж хармаар өдөр болго ингээл гадагшаа яваал ингээд нилээн юм одоо сүр дүүлэнтэй дуу чимээтэй тийм байхыг хүсэж байгаа бол Лондон руу явсан дээр гэж бодож байна. Харин юм тайван, chill тэгснээ юм гой бас мэдрэмж юм сонирхолтой содон яг хүмүүсийг илүү ажигламаар байгаа бол Brighton-д ирүүл гоё гэж бодож байна. Гэхдээ одоо би Manchester явна, Cambridge явна. Тэгэхэд бас миний бодол хэрхэн өөрчлөгдөх юм мэдэхгүй байна. Manchester болцдог үнэхээр гоё хот гэл хүн болгон л тэгээд байна. Би одоо ингээ Manchester явна гэсэн чинь it's a beautiful city гэл тэгээд байна. За би одоо бичлэгээ эвлүүллээ.
За өнөөдрийн миний лук өчтөр авсан цамцаа өмсөөд тэгээ Adidas-ын jeans, Diesel-ийн тэлээ, тэгээд Zara-гийн гутал, энэ нөгөө JWP гэдэг энэ бор цүнхээ. За хичээлээ бай. За хичээл рүү алхаад явж гин. Өчигдрийн бороонд жоохон хаширсан. Манай сургууль руу заны хурдан алхвал 8 минутын болов. Just a quick French or Spanish is syllable typed, is it? You are looking after their most prized possession. It takes 4 years to become a fully qualified Northern nanny. 3 years of study. How long does it take to train as a nanny? Yes, 4 years. You're right. Oh my god. No, I don't know about the practice because they said something about 2 years of study and 1 year, and I couldn't hear the rest. Okay. Fine. Or it was nurse uniform to That's right. to Exactly. differentiate from a housekeeper. Exactly. Yeah. I These are thought the ladies. nanny and babysitting was not that hard job because I saw the video and they have to learn fighting skills, driving skills, cooking skills, singing skills, and the fact that they go to college for 4 years. It's like now I think the job nanny is one of the hardest jobs in the world. And imagine taking care of a child. For example, As a job, so hard. and here A for you, madam. Okay. And here, bless you. Thank you. Just have to This is the noun. It's the list of employees when you give them salary. Like it's the combination of 2 words. The first word is a verb. When you buy something, you yes. And the second word is like toilet paper. Yes. Oh, we can explain like that. What is 3 down? Over here. When you buy this, you get this. Product. But it's kind of paper. Receipt. But Bill. they show that how much do you have to pay. With I. Are you sure I know this word? We use this mixture of 2 words. Okay. First one is the opposite word with out. In. The sound from our mouth. Oh my god, I'm so bad at this. Voice? Invoice. Yes. Oh, I don't know this word. I know this word, but I don't know the meaning. The first 4 letters, like, I'm feeling, and there's also a really famous song. Dun, 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 da, 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 I feel da. Linkin Park. Do you know Linkin Park? Yeah. Like, you lost all the sensation. A. Numb. Yes. Change it to gerund. Yes. Numbing. Yes. If you say that about a person, that's a little bit. He was mind-numbingly dull, means he was a really boring guy. One that collocates with, I was blissfully unaware. She's filming. Are you filming? Maria Eduardo Quequeria Rodriguez.
폴질이 가루? ايه معي هو